таны амьдрал нэг л юм хязгаармагтал. Тэр юм бэ гэх юм бол цаг. За. 10 нас хүрээд сургуультай явна, тий? 20 хэд нас хүрээд их сургуультай явна. Тархилуугаар мэдлэг оруулна яагаад гэх юм бол үнцэнтэй хүн болж ийж, тий? Хөдөлмөрийн зах зээл дээр та үнэлэгдээд нэг ажлын байртай болох боломжтой. За. Тэгээд хязгаарууд эхэлж байгаа. Улаанбаатар хотын замын төвчл ажлын байрлал очих нэг цаг, буцах нэг цаг, дундуур нь хоол идэх ёстой, тий? Жорлон орох ёстой, усанд орох ёстой, хагасаа бүтэн сайн хүүхдүүдэд харах ёстой гэх мэтчлээ. Та өдөрт яг бүтээмжтэй хэдэн цаг ажиллах боломжтой юм бэ? Хязгаармагтал байгаа хаа. За, 8 цаг ажилласан ч тэр хугацаа бол хурга оншуулад, тий? Тэр компани эзэдүүдийн төлөө та өөрөө ажиллаж байгаа. Та хөдөлмөрийн гэрээ зурсан бол тэн дотор заасан хэмжээнээс та илүү мөнгө олох боломжгүй. За. Тийм учраас зарим хүмүүс нь ажлын бус цагаараа эсвэл сэргэлэн хүмүүс ажлын байр дээр ч гэсэн халдварын ажил хийдэг, тий? Хасаа бүтсэн таксинд явна гэд тэрнээсээ эхэлж байгаа. Яг тэгж байгаа юм бэ гэх юм бол таны үндсэн ажил сар болгон таны хүссэн хэмжээнд орлого авчиж чадахгүй байгаа. За. Тэргээ твч чаддгүй хүмүүс юу гэдэг юм бэ гэх юм бол хоримтлал үүсгээд өөрийнхөө компани хийх гэж оролддог. Эсвэл их сургуулаа яваад тэ чадваруудаа дэвшүүлээл дараа дахиад нэг диплом, 2 диплом цуглуулад тэг өндөр цалинтай ажлын байр руу ордог. Гэхдээ дахиад юу тулдаг юм бэ гэх юм бол тухайн хязгаар. Тийм учраас таны хөрөнгө маань таны төлөө ажиллах ёстой. Өдөр шөнөгүй, улирал хамаагүй хадгаламж дотор 100 сая, 200 сая төгрөг хийсэн бол жилийн 20-30 сая төгрөгийн хүүгийн орлого авч байгаа. Тэ? Тэр хүүгийн орлого авахын тулд та тийш ажилдаа явах ёстой юу? Үгүй. Хурга оншуулах ёстой юу? Үгүй. Диплом эзэмших ёстой юу? Үгүй. За. Тэр 200 сая төгрөгөө хөрөнгө олтын багцлуу хийгээд дундаж өгөөч 12% биш 20% бүрэн болох боломжтой. Тэ? Тухайн 200 сая төгрөгийн хөдөлмөрийн хэмжээгээ 20 нугалчлаа. За. Жилийн 20 сая төгрөгийн өгөөч биш 40 сая төгрөг авлаа гэдэг чинь бараг сарын 3 хэдэн сая төгрөгийн нэмэлт цалин байгаа. Тэрний төлөө та ажилласан уу? Үгүй. Сургуулаа явах хэрэгтэй юу? Үгүй. Тэгээд жил болгон тийш мөнгө нэмлээ. Өгөөч буцаагаад эргүүлэн хөрөнгө олт хийлээ. 100 малтай эхэлсэн хүн дараа жилдээ 120 малтай болох магадaltaй. Дараа жилдээ 150, дээзээ нэгэн цагт 200 мал. Тэгээ 10 жил төвчээртэй хургнуудаа идэхгүй, тий, өвлийнхаа бэлтгэлээ сайн хийх юм бол 1000 малчин болно гэдэг чинь зүгээр цаг хугацааны асуудал. Тэгээд яг ясэм дээрээ тухайн хоньнууд тэ тухайн мал таны төлөө ажиллаж байгаа. Тэ юм идж байгаа, тань бяцлаг сүмөөгөө өгч байгаа, дараа нь насанд хүрэхдээ танд мах өгч байгаа. Та тэрний төлөө хөдөлмөрлсөн үү? Жоо хөдөлмөрлсөн байх. Тэгэхдээ улам олон малтай болно гэдэг чинь та улам их одоо тэнийг хэлэхэд махны эрхчлэл хүрч байгаа гэсэн тэ мөнгө яг адилхан. Тэгээ банкнд хадгаламж тийм үү, хөрөнгө олтын багц хийн үү? Тэр хөрөнгө маань таны төлөө ажиллаж байгаа. Тэ байр эзэмшиж байна, тухайн байраа одоо түрээслүүлнэ гэдэг чинь таны орон сууц дотор түрээс төлж байгаа хүмүүс ажилдаа явж байгаа. Цалин авж байгаа. Тэгээ цалингийнхаа дийлэх мөнгөө хэнд өгч байгаа юм бэ? Тэ? Танд өгч байгаа. Тэгээ нэмээд тухайн байрны үнц нь бас өсөж байгаа. Тэгээ таны хөрөнгө маань хоёр төрлөөр таны төлөө ажиллаж байгаа, тэ? Түрээсийн орлого, тэ? Тэгээ зөв сонголт хийсэн бол үнцний өсөлт. Бүх хөрөнгө олтууд яг адилхан. Тийм учраас миний зүгээс та орлогоо дэвшүүлмээр байгаа бол хамгийн амархан арга хөрөнгөө ажилд оруулах. Аль болох чанартай, эрсдэл багтай, өндөр өгөөжтэй. Энийг хийхин тулд ер нь бол 20 жилийн өмнө боломжгүй байсан амар эрсдэлтэй, тусгай мэдлэгтэй байх хэрэгтэй байсан. Эсвэл мөнгөө эргүүлж авах хүч хэрэгтэй байсан. Өнөөдөр бурхан минь баярлаа энэ хуулийн орчин сайжирсан. Тэгээд Apex Capital буюу Автомата гэдэг гоё зөвлөхийн байгууллагууд байгаа. Тэгээд бид нэр одоо бараг 7-8 жил зөвлөгөө өгч байгаа. Тэгээд манай харилцагчид жил болгон өндөр өгөөч авч байгаа. Тэгээд хөрөнгийнхаа бүтээмжээ дэвшлүүлэх, тэ чөлөө цагаараа олдог мөнгөө яаж олох юм бэ гэх юм бол хөрөнгө олтороо дамжуулаад. За тэгээд бид нар лөө холбогдоорой Apex Capital, тэ хотын төвд эрүүл мэндийн яамны хажууд New Horizons-ийн 9 давхар утасны дугаар 7510 7500 цаг авч болно, ирж болно, багч гисэн одоо эхлүүл яагаад вэ гэх юм бол 100 малтай эхэлсэн хүн хизээний цагт 1000 малчин болдог. Гэхдээ хизээ илүү хурдан 1000 малчин болох боломжтой юм бэ гэх юм бол эрт эхлэх амжилт хүсье.